За hi guys. League Gaming new зургамшигаараа харуулъя. Блог сүртийн хак буюу одоо ингэ дээл Fluxus татахыг зааж өгч чинь. Тэгээ хамгийн ихний алхам болохоор та Chrome руу орно. Chrome руу орсонгуудаа та ингэ яг одоо ингэж Fluxus executor гэж хайнгуут энэ ингэ хамгийн их гарч байгаа Fluxus office дээр дарна. За Fluxus office дээр дарчингуудаа та доош явуулгууд download гэж гарч ирнэ. Ногоонхтой энэ download гэдэг дарна. Доош явуулж байгаа тийм download Fluxus mirror гэж байгаа энэ дээр дарна. За дарчингуудаа энэ дээр хэсгээд байгаа энэ дээр дарна. Тэгээд файл дата файл руу оронгууд ингээд таны одоо ингээд юу 30 секундын дараа татаж дуусна гэж юм. Тэгээд татаж дуусаар бол яа ингээд манай Fluxus маань ингээд татчихлаа. Одоо Fluxus дээр дарна. Fluxus дээр ингээд дарчингуудаа ингээд таны ингээд Fluxus татагдаж эхэлнэ. Тэгээд install дээр дарна. Тэгээд install ингээд гарч ирж байгаа одоо энэ татчихна гэсэн үг. Одоо ингээд татагдаж дуусангууд open дээр дараад окей. Allow permission дээр дарна. Ингээд allow permission дээр дарчингууд ингээд Roblox ингээд өөр орчин гэдэг. Одоо ингээд та одоо өөрхөн Roblox аккаунт хийгнэ за. Зя ингээд аккаунтаа хийгээд ороод ирчингүүд нөгөө энэ чи юу гэж байгаа. Одоо блог сүрт рүү орно. Тэгээд блог сүрт руу ингээд орж ийн. Орчин одоо ингээд орж. За тэгээд блог сүрт руугаа орсныхан дараа тань ингээд K гэж гарч ирнэ. Одоо ингээд миний блог сүрт бол одоо уншиж байна. Зя ингээд уншиж байна. Зя ингээд уншаад ороод ирчихлээ. Тэнгүүд одоо таны яг энэ зүүн талд ингээд Fluxus юмдаа гарч ирнэ. Тэнгүүд та get K гэж агаадсан get K дээр дарна. За ингээд copy хийчихэж байгаа маа. За ингээд дараагийн алхам болохоор блог Roblox-аас гараад Chrome руу орно. Chrome руу орсонгууд одоо таны ингээд copy link байгаа энэ copy link ингээд тавингууд ингээд Fluxus ингээд гарч ирнэ. Verify гэдэг юм энэ дүүрч юм дээр дарна. Одоо ингээд K яханд бол 10 секунд хүлээх хэрэгтэй. Одоо ингээд 10 секунд дуу одоо ингээд 10 секунд хүлээж байгаа шүү дээ. Одоо ингээд 10 секунд дуусангууд одоо ингээд 10 секунд дуусчих шүү дээ. Одоо энэ get website дээр дарна. Энэ get website дээр дарсангуудаа skip гэж энэ яаж хийж байгаа skip гээд. Тэгээд skip дээр дарсангууд get SS-ийн 5 секунд дараа нөгөө get юугаа авна гэнэ төлхөрийнхаа ихний алхмыг авна. За ингээд авчихлаа. Тэгээд одоо ингээд авчингуудаа ингээд энэ нас 15 секунд уншина. 5 секунд уншсныхан дараа tab get website дээр дарна. Tab get website дээр дангууд одоо дахиад ингээд зургийн skip дээр дарчихгоо. Одоо get SS-ийн 5 секунд гэж гарч ирж байгаа. 5 секундын 2 дахь алхам буюу ингээд төлхөр одоо аавна гэсэн үг. Get website дээр дахиад дарчихлаа. Тэгээд төлхөрж байгаа copy key дээр дараад ингээд та гараад copy key дээр дарчихгоо таны key ингээд авагдсан. Одоо таны key авчихсангууд одоо та буцаад Roblox руу орох хэрэгтэй. Тэгээд Roblox руугаа ингээд орсон. Яа ингээд Roblox руугаа орж гинэ. Яа ингээд Roblox руугаа ороод ирчихлээ. Ингээд тэрч гэдэг уншчихлээ. Яа
бол loading data гэж гарч ирэнгүүт одоо ингээд боловсрол руу орчих шүү дээ. Ингээд орчингууд таны кейс шууд ингээд автодор уншчин тэгээд одоо болохоор яана гэж та одоо Flux-ийн executor гэж энэ жагаад байна. Executor дээр нь дарчингуудаа ингээд одоо тэ надад л гарч ирээ. Тан дээр бол ингээд энд юу ч гарч ирэхгүй. Юу ч гарч ирэхгүй ангууд та одоо дахиад Chrome руу орно. Одоо Chrome руу орчингуудаа ингэж Reddit hub гэж Reddit hub script гэдэг хамгийн хямд гарч ирж байгаа блог сүүл Reddit hub дээр байна. Тэгээд яг одоо ингэж энэ дээр ингээд окей гэж дараа нь copy script гэж байгаа. Copy script дээр дарчингуудаа буцаад блог сүүл руу орчихно. Тэгээд блог сүүл руу ороод ирэнгүүтээ энэ дээр одоо бичдэг юм байгаа. Бичдэг юм дээр дараа нь ингээд дарчлаа. Одоо энэ таны копи хийм аа тавина. Тавингууд нь шүү дээ. Ингээд хэвчэнгод одоо энэ execute гэж байгаа. За одоо энэ execute дээр дарна. Тэгээ execute дээр дарангууд танд одоо ингээд хакаа ажиллах юмнууд гарч ирнэ. Та нар дээр ингээд өөрхөн ингээд юмудаа сонгоод яана. 50 зүг. Баахан төрлийн юмнууд байгаа. Жишээлбэл одоо farm, auto farm, mall boss, auto farm level гээд та одоо эднээс ингэ сонгож байна. Би бол auto farm chest дээр тавьсан байгаа. Энэ болохоор бүх chestүүд ингэ ухдаг байгаа. Ингэ ухчихна. За ингэ хак маань ингэ болчихж байгаа юм аа. Зя ингээд манай бичлэг ингээд дууслаа. Хамт хэлсэн та нартай баярлалаа. Баяртай.